За өдрийн мэнд 3 минут имшлэг хүрэж байна. Тэгээ харуулад идэг энэ номоо бас тайлбарлана. Энэ ном иймэрхүү 140 хүрэх хуудастай нэг кино. Нэр болохоор төвдийн урт наслуулт гэсэн үнд очсон Орос залуугийн түгээр бичигдсэн тийм ном байгаа. Энэ номыг ер нь ингээд түгээхээр хамаагүй ярахаар болтгоо ч гэсэн манай пэйжээр агуул зөвлөг энэ номыг түгээхийн тулд нэгдсэн пэйж. Тэгээд ер нь яга видео эдит ч юм уу яна зүйл хийхгүй ингээд бичлэгүүд л шууд нүдэд идэм бэ гэхээр өөрийгөө чадваржуулахын тулд бас ярих чадвараа сайжруулахын тулд нэгдсэн тийм байж байгаа байхгүй. Тэгээд энэ ном ер нь яг ямар ном юм бэ гэхээр төвний урт наслуулт гэсэн хүмүүс гаралтай залуужих эрүүлж их нууцыг багтаасан тийм ном. Энэ номонд ер нь бол тийм мөнхийн усны тухай байдаг гэж хэлж болохоор. Гэтэ тэр мөнхийн ус нь болохоор ямар нэг тийм бэлтгэл ч юм уу, ямар нэг тийм хүнсний бүтээгдэхүүн ч юм уу биш. Зүгээр тийм цогц дасгал байгаа. Энэ цогц дасгалыг ер нь хитэ стейшнсны хүн сурвал сайн бэ. Гэвэл уул нь бүх насныхан сурах боломжтой. Гэхдээ хит залуу юм уу, эсвэл хит өндөр настай бол багш заавар бол эмчийн зааврын дагуу. Ер нь бол за нэг 20-30 наснд болохоор тухайн үеийн залуу насны эрчим хүчээ өрн таран хийж дуусгахгүй хадгалахын тулд яг жинхэнэ залуу насны жинхэнэ энерги 40-50 нас болон түүнээс дээш настай бол залуу насны эрч хүчээ буцаад сэргээхийн тулд болон сэргээсэн эрчим хүчээрээ дамжуулаад илүү тэр эрч хүчтэй илүү цог золбоотой илүү залуу байхын тулд тэг алдсан эрч хүчээ сэргээж авахын тулд гаднаас биш дотроосоо сэргээхийн тулд энэ хүн дасгалуудыг хийдэг байгаа. Энэ цогц дасгалууд нь яг тийм эд шидтэй гихч бас хэлэхгүй. Ягаад гэвэл надтай энийг хийдэг хүмүүс дэлхийд ярьсан дүү байдаг. Гол нь тэр дасгалаар дамжуулж өөртөө сурж байгаа энергийн дадал зуршил нь үнэхээр гайхалтай. Жишээлбэл хүн өөрийнхөө бие махбодод төвлөрч сурах гэдэг. Тэгэхээр би улсын арслан олон баяраар их жишээ авдаг шүү дээ. Ягаад гэвэл битээр бараг чадсан. Тэр хүн ингээд нэг эрч хүч нь ингээд хамтагдсан байна шүү дээ. Ягаад гэвэл тэр хүний бие махбод нь юм төвн биендээ байгаа байхгүй юу? Оюун ухаан мэдээж хөгжсөн байгаа л да. Гэхдээ бие махбодтой төвтэй учраас бие махбодтой ингээд хүнээс гарамгүй хүч чадал гаргаж чадчихна гэсэн үг. Тэгэхээр хүн болгон залуу байж үтсэн учраас хүн болгоны аль нэг үед нь тийм их маш их эрч хүчээр дүүрэн үе байсан. Тэр эрчим хүчээ алдсан бол буцаад сэргийх боломжтой. Бие махбодын төв өөртөө төвдөрч сурах. За мөн энэ хийсвэр ертөнц, бодиттой ертөнц хоёрын завсарт хоёуланд нь зэрэг амьдарч сурах. Энэ бол би 3 дахь заслаг гэдэг шүү дээ. Гэх мэтчлэн өөрийн дотоод мөн чанар бохирдлоо салах, чөтгөрлөг байдлаас дотроосоо салах, гэрэлтэх, тэнцвэртэй амьдрах, халтшгүй байх, үхэл хацал зовлон дийлдэхгүй байх. Иймэрхүү олон чадруудыг, энергийн чадрууд гэхгүй. Энийг та нар сурахын тулд би дасгал гэхээс илүүтэй дандаа онол бас дахин онол ярьсаар байдаг. Ягаад гэх юм бол дасгал сурах бол маш амархан зүйл. Монголчууд хитрхи залхуу арчаагүй ялагдагч шин чанартай учраас энэ монгол хүн амархан биш байдаг. Гэхдээ орчин үеийн жинхэнэ төлөвшөлтэй монгол хүнд бол энийг ойлгох, унших нь тийм хэцүү зүйл биш ээ. Шинэ үеийн шинэ монгол, зөв монголчууд гэсэн үг шүү дээ. Фуруу хуучны бүдүүн залхуу ууртай ингээд ийм гаруудад бол энэ угаасаа ойлгохгүй. Тийм болохоор тэр хүчж байгаа хүмүүс сэрж байгаа хүмүүс яг жинхэнэ мэдлэгийг нөхөхийн тулд иймэрхүү зүйлүүдийг түгээгээд авчидаг гэсэн хаалт төсөөлт байлаа.